Кино үзэн суугтаан 5 марил. За өнөөдөр та бүхэндээ 2018 он нээлттэй хийсэн Соло Оддын дайны төв гэдэг гайхалтай киног ярьж өгнө. Өмнөх 3 анги дээр болохоор бүгд найрамдах улс байж байгаад бослог гарan задран сүүлдээ эзэнт гүрэн бий болдог шүү дээ. Эхний 3 ангийг үзчихэд энэ киног үзвэл илүү их ойлгомжтой болно шүү. За, ингээд тухлан сууж таалан болгоно. Хан 19 настай байхад тэрээр Корелла гараг дээр Проксима хэмээх дээрэмчин эмэгтэйд ажилладаг байв. Тэр бол ихэнх цагаараа газар доор байх ёстой том хорхоо шиг хар гарагийн амьтан бөгөөд нарны гэрэлт бүртгэж чаддаггүй юм. Тиймээс тэр эдгээр өмчин хүүхдүүдийг ариутгах суугт орон байрлуулсны хариуд ажилуулдаг ба би чамайг амжилттай байхад чинь ажлаас чинь болъё гэж юу хэмээн асуудаг. Тэр муудсан 8 нас буцаж ирэхдээ Коксиум гих гибрхэтлүүрийн төлш хулгайлсан бөгөөд жижиг лонхтой түнд найз охин Кирагийн хамт гарагаас цугтахад хангалттай байв. Охин уу? Охины талаар яриач. Хан тэр эмэгтэйд ийдэг үү? Тэд үсэг бүрийн дараа өмсөлцдөг тул тэд дурлсан гэдгийг харж болно. Бид юу хүлээж байгаа юм бэ гэд тэд цугтахаар зэхнэ. Тэд явах гэтэл Проксимагийн хүмүүс түүнийг барьж авдаг. Аз болоход хан Кирада Коксиумыг өгсөн тул тэд түүнийг нэгчгэд юу ч олдоггүй. Тэд түүнийг Лиди Проксимагийн өмнө аваачдаг. Хан 8 яагаад муудсныг тайлбарлах гэж оролцсон ч тэр түүнийг бусдад сургамж болгон шийдэхийг хүсдэг. Тиймээс хан Кореллагийн ариутгах суугт байдаг стандарт цонх руу чулуу шиддэг. Энэ нь Проксимагийн нүрийг түлж яг л тэр цус сорогч шиг болгодог. Тэгвэл хан Кира 2 цухтаж сансрын бомб руу явах гэж байна. Гэтэл Проксимагийн хүмүүс тэднийг гүйцэж ирнэ. Би ариутгах суугнаас мөлхөж гарч чадах хүнийг биширдэг гэж хэлдэг. Тэд баригдах шахсан ч хаалт руу амжиж очдог. Кира айж эхэлдэг харин хан түүнийг чулуун үрийн бүлэгт зарагдахыг зөвшөөрөхгүй гэж амлаж аз дагуулдаг шоогоо түнд бэлгэлнэ. Магадгүй бид азтай байх болно гэж тэд найдана. Тэд лангуунд байгаа эмэгтэйг байлдан дагуулах гэж байгаа ч тэр хаалгаар нэвтрүүлэхийн өмнө төлбөр авахыг хүсдэг. Харин тэд түүнд дараа нь төлбөр өгөхийг хүсдэг. Мэдээж тэд өөрсдөө 2 байгаа бөгөөд нэг нь нэвтэрч нөгөө нь төлбөрөө өгөөд дараа нь нэвтэрч болохыг ойлгодоггүй. Харин үгүй дээ, тэд маргалдаж цаг үрдэг. Тэд нэвтрэхэд Кираг барьж авдаг. Лангууны үйлчлэгч төлбөрийг авсан ч аюулгүй байдлын албанд зөрчил гарсныг мэдээгддэг. Тиймээс хан хурдан хөдлөх хэрэгтэй харин тэр оронд нь үлдэж Кирад эргэж ирнэ гэж амладаг. Түүнийг явсны дараа цэргүүд тэнэг химэн хашгирдаг. Түүнд хаашаа явах тийз байхгүй бөгөөд хаалтыг өнгөрөөсний дараах төлөвлөгөө нь юу байсныг ч мэдэхгүй тул тэр эзэнт гүрэнд илсдэг. Нэг эргэлт 3 хүн бид хаашаа явж байгаагаа олж мэднэ. Эзэнт гүрэн байхгүй хаач явж болно гэж тэр бодно. Гэхдээ тэр өмчин бөгөөд авог нэргүй тул тэр бүртгэлийн офицер залуу солго гэж бичдэг. Тэгээд тэр нэрийг нь ингэж авсан юм. Үнэхээр эхлэл юм. Гэхдээ хожим тэр гав маань ажлаас халагдахаас өмнө хөлөг онгоцны үйлдвэрийн шугам дээр ажилладаг байсан гэж хэлдэг нь авог нэрээ биш харин ажлаа санаж байсан гэсэн үг. Та автагаа ойрхон уу гэхэд тийм ч ойрхон биш гэж хариулна. Гэхдээ эзэнт гүрний тэнгисийн цэргийн академид илснээр тэр нисгэгч болох боломжоо олж авна. Би бол гайхалтай нисгэгч гэж хэлэхэд хүнд ч хамаагүй гэдэг. Гэхдээ тэр залууд энд буцаж ирэх хэрэгтэй гэж хэлдэг харин шуурганы цэргүүд залуусыг барьж байгааг тодорхой харж болно. За, магадгүй тэр залуу дугаартай байх. Та хүнд хариуцлага хүлээдэг. Тэр надаас юу хүлээхийг та мэднэ гэж тэд ярилцсан. Тэгвэл 3 жил өнгөрчээ. Хан явган цэрэгт байна. Түүний даргалагдсны дараа тэр хоргодож буй. Түүний хизээж сонсож байгаагүй Тобиас Бекет гэдэг залууг олж хардаг. Тэр түүхэн чухал учраас өгдөггүй бөгөөд энэ нь таны бодож байгаагаас илүү олон тохиолддог. Хан түнд офицер нас барсныг хэлэхэд Бекет одоо командлагч офицер болж тэр тэднийг тулалдааны эсрэг чиглэлд ухрахыг командлана. Бид зүхтдэг гэж хэлнэ. Тэд аюулгүй болмогц хан тэднийг жинхэнэ цэргүүд шиг биш ашилтгийг анзаардаг. Тэд эзэнт гүрний арим биш юм. Тэр түүгээр туслахын тулд түүнийг шантажлах гэж оролцсон ч энэ нь эсрэгээрээ нөлөөлж Бекет түүнийг барьж өгдөг. Аратанд ирэх чөлөө. Нэгэн аратны улмаас тэд түүнийг их шавартай Вокигийн хамт торон нөхөнд хайдаг. Воки түүнийг алах гэж оролддог. Хан Воки хэлээр баг зэрэг ярьж чаддаг бөгөөд түүн цухтах боломж олгох торны шонг эвдүүлэхийг ятгадаг. Аз болоход харуулын цэргүүд анзаараагүй байх хооронд тэд амархан цухтдаг. Чи намайг сонсоход юу болохыг харж байна уу гэж хан хэлнэ. Хан Бекетийн багийн хулгайлж байсан хөлөг онгоцыг харж тэд хамтдаа гинжлэгдсэн тул түүнийг өөртөөгөө явахыг ятгах хэрэгтэй болдог.
Аз болоход Бикет түүнийг сүүлчийн мөчөд авахар шийддэг. Гэхдээ ихэвчлэн Арденаас гаралтай Рио нэртэй энэ хүн баг дээрээ Вокитэй байхыг хүссэн учраас тэгдэг. Воки маш удаан хугацаанд нүхэнд байсан учраас шаварт бүрхэгдсэн байхад хан түүнийг эхлээд шүршүүрт орох хэрэгтэй гэж боддог. Чүй тэд зүгээр л хамт нэг шүршүүрт орж болно гэж шийддэг. Тайвшир гэж хэлнэ. Тэгэхээр хан Чүйийн нэрийг нь мэдхээсээ өмнө түүнтэй хамт шүршүүрт орсон гэсэн үг. Чамд хож нэр хэрэгтэй болно. Учир нь би тэр урт нэрийг үргэлж хэлэхгүй. Тэгэхээр тэдний холбоо яагаад ийм хүчтэй болох та одоо мэдэж байна. Жохон ойрхон байна, найз минь гэж хан хэлнэ. Тэд ажлын талбайд хүрэхэд Ваал Бикеттийг шинэ хүн Иесусийн талаар гомдлож түүнийг хаяад өөрсдийн мэдэх зарим хүмүүсийг авахыг илүүд үзнэ. Гэхдээ ажил маргааш болохоор яагаад яг одоо л энэ тухай яриад байгааг би мэдэхгүй. Тэд хөлөг онгоцыг хулгайлахаас өмнө хүмүүсээ илсүүлээгүй байх болов уу? За магадгүй тэдний зарим нь тулалдаанд өгсөн байж болох юм. Магадгүй гэхдээ тэд галт тэрэгний вавныг хулгайлах гэж байгаа бол 5 хүн хэрэгтэй хിവэр байна. Ваал гүрийг дэлбэлэх болно. Рио бол нисгэгч Бикет хан Чүйнар кабелүүдийг холбож байна. Тэд галт өртөж эхлэхэд Бикет тэднийг салгаж буй вавныг хамгаалдаг бөгөөд тэр вавнд флотыг хүчрхэгжүүлэх хангалттай коксиум байдаг. Тэгэхээр тэд эдгээр хоёрыг баг дээр нэмээгүй. Тэд үүнийг галт өртөж байхдаа яаж хийж чадна гэж бодсон бэ? Гэхдээ тэд хамгаалагчдаас зугтах үед дээрэмчд гарч ирнэ. Ваал уурлаж яагаад гэвэл энэ нь саад болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ дахин хэлэхэд тэр 100 хүнтэй байхыг хүссэн хүн байсан. Бикет дээрэмчдийн тээврийн хэрэгслийн талаар мэдэхгүй гэж хэлсэн боловч олон хүнтэй байхыг хүссэн хүн нь тэр байсан. Тиймээс нэг дээрэмч нь тэдний хөлөг онгоц руу чиглэн Риог буудаж хан дахин сууж нисэх хэрэгтэй болдог. Дараа нь дээрэмчид өөрсдийн зарим кабелийг ачаанд холбож авдаг. Бикет заримыг нь салгасны дараа. Тиймээс Ваал гүрийг хугацаанаас нь өмнө дэлбэлэхэд хоёр багийн аль нь ч вавныг бүрэн хяналтандаа авч чаддаггүй. Ваал зарим дроидуудад бүслэгдэж Чүй вавныг галт тэрэгнээс салгахаас өмнө өөрийгөө золиослон дэлбэрдэг. Ваал биднийг бүгдийг алах гайхалтай аргаар ухдаг. Үүрингийг би чамд өгье гэж хэлнэ. Харин сүүлчийн мөчөд Чүй хийж чаддаг. Одоо хоёр баг хизээж байгаагүй хамгийн муу дахианы тоглоом тоглож хоёул хожигддог. Яагаад? Хан өөрийн кабелүүдийг суллаж дээрэмчид өөрийнхөө хяналтыг алддаг тул тэр вагон уулын хавцал руу унаж дэлбэрдэг. Бикет дууралдаг. Учир нь түүнийг чулуун үрийн бүлэг гэх гэмт хэргийн синдикат хөсөлсөн байсан. Энэ бол Кирагийн айдаг байсан хүмүүс юм. Тиймээс тэр хан Чүй нарт зүгээр л явахыг хэлнэ. Учир нь тэдний дарга түүний тухай мэдэхгүй бөгөөд үүнийг сүйтгэсний төлөө тэдний бүгдийг нь алах магадлалтай. Гэвч хан тэд мөнгө хийж чадна гэж боддог. Тэд өөр ажил олохын оронд түүнд туслах боломжийг ашиглана. Би чулуун үрийн бүлгээс айхгүй байна. Би өөрийгөө халамжилж чадна гэж хан хэлдэг. Тэд хөлөг онгоцон дээр даргатай уулзахаар очиод хан Киратай таарна. Чи гайхалтай харагдаж байна гэхэд тэр одоо чулуун үрийн бүлэгт ажилладаг бололтой сайн л байгаа юм шиг харагдана. Та аль хэдийн миний шилдэг дэслэгчтэй танилцсныг харж байна гэж дарга хэлнэ. Тэд Драйдинтай уулзахад тэр тэднийг алахыг хүсэх боловч Кира түүнийг өөрөөр ятгана. Магадгүй буулт хийвэл алхад тийм ч их оролцдоггүй нэгэн буулт гэж хэлдэг. Тэд боловсруулаагүй коксиум хулгайлж боловсруулж дараа нь түүнд өгч чадна гэж хэлдэг. Гэвч түүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байдаг. Тэр тэднийг алах гэж байгаа учраас яагаад түүнд боломж өгөхгүй байх гэж. Миний хувьд эрсдэлд орхон зүйтэй гэдэг. Гэхдээ нөгөө шалтгаан нь түүнд пайкуудтай эвлэрэл байдаг. Хэрв тэр пайкуудыг хулгайтай холбоно гэвэл тэр холбогдно. Бикет түүнийг пайкууд тэдний төлөө ажилладаг гэдгийг мэдэхгүй учраас түүнд ямар ч холбоогүй гэдгийг итгүүлдэг бөгөөд тиймээс тэр зөвшөөрөөд чамд анхаарал тавих гэж хэлдэг. Тэгэхээр одоо ямар нэг зүйл буруу болвол түүнтэй шууд холболт бий болно. Бугуун дээрх там надад чи өөрөг хүлээсэн гэдгийг хэлж байна гин. Тэгэхээр тэд гисэл гараг дээрх уурхаануудаас боловсруулаагүй коксиум авч орхисон боловсруулах үйлдвэрт хүргэх ёстой тул тэдэнд үнэхээр хурдан хөлөг онгоц хэрэгтэй. Кира нэг залууг мэддэг гэж хэлдэг. Тэр бол хамгийн шилдэг контрабандист. Тэр эзэнт гүрний гараас хинээс ч илүү олон удаа гулсан гардаг бөгөөд сэтгэл татам, боловсронгүй, өөсөвгүй амт, соронзон чанартай. Эний залуу бүхнийг хийж чаддаг юм шиг сонсож байна. Гэхэд тийм чадна түүнийг Ландо гэдэг. Тэд Ландог очиж үзэх гэж байна. Би энэ хүүхдэд таалагдж байна гэж хан хэлдэг. Гэхдээ Ландо 22-тоо тэтгэвртэй гарсан. Хан Сабак гэдэг тоглоомд Ландог хожиж чадна гэж боддог ч тэр хожигддаг бөгөөд харин Ландо зарим 8 хийсний эцэст туслахаар зөвшөөрдөг. Надад таалагдахгүй байна. Би зөвшөөрөхгүй байна. Гэхдээ хүлээж авна гэж Ландо хэлнэ.
Гэхдээ эхлээд тэд түүний анхны туслах L3 дроид эрхийн төлөө сурталчилгаа хийхээ болиулах хэрэгтэй. Тэд дроидуудад үйлчилдэггүй. Тэднийг зугааллын төлөө тулдуулдаг гэж уурладаг. Ландо түүний дэггүй зан гаргахыг төвчдөг. Учир нь түүнд галактикийн хамгийн сайн навигацийн систем байдаг. Тэр надтай мэдрэмжтэй харьцдаг. Энэ нь хамтран ажиллахад хүндрэл учруулдаг. Учир нь би түүний талаар түн шиг мэдрэмжгүй гэж Ландо хэлдэг бөгөөд тэд дээрэмчид тэднийг дагсан гэдгийг олж мэддэг. Түүний хөлөг онгоц дээр мөрдөгч байсан. Яаж тэд түүний хөлөг онгоц дээр мөрдөгч тавьсан бэ? Тэд түүнийг Ландотой ярилцаж байхыг харсан. Тэгэхээр тэд ерэн сурвалжилж хөлөг онгоцыг олж хураах газарт нэвтрэн мөрдөгч байрлуулах хэрэгтэй болсон байна. Энэ бүхэн Ландод L3 авахд зарцуулсан 1 минутын хугацаанд болсон. Алив гоё гэж хашгирна. Тэгэхээр тэнд явах аяныг Кэссилийн аян гэдэг. Учир нь зөвхөн нэг л арга зам бий. Эсвэл чи дэлбэрч хар нүхэнд сорогдож, эсвэл идэгдэж болно. Тиймээс тэд аялж байхдаа төлөвлөгөө гаргахаар хүлээх нь маш тэнэг хэрэг. Тэгэхээр төлөвлөгөө юу вэ? Тэд хүнд илүү итгэж болох талаар маргалдаж байгаа нь үнэхээр инээдтэй. Хам бүгдэд нь итгэхийг хүсэж байвч Бекет түнд хүнд ч бүү итэг, бүгд чамаас урам гэж бод. Тэгвэл чи хизээж урам хугарахгүй гэж зөвлөдөг. Тэд Киратай хамт дараах төлөвлөгөөг гаргана. Кира боолын худалдаачны дүрд тоглож ханд Чүй 2 түүний боолууд болж жүжиглэнэ. Чүй өмнө нь эзэнт гүрэнд үнэхээр боолчлогдож нүхэнд өсгөлэн хэвтэж байсан болохоор энэ төлөвлөгөөнд дургуутсан. Гэвч хан Кирэг өөрт нь нөгөө алтан шоуг буцааж өгснийг хараад тэдний хооронд ямар нэгэн нандин холбоо байсаар байгааг мэдэрч дуугүй зөвшөөрнө. Энэ төлөвлөгөө яг яаж хэрэгжих юм бэ? Пайкууд Кира болон дроидыг хяналтын өрөө рүү авч явна. Харин Бекет тэдний хамгаалалтын ажилтан болж жүжиглэн гадаа хүлээх хэрэгтэй болдог. Хан Чүй 2 дотор байгаа хүмүүсийг зэвсэггүй болгох үед гадаа Бекет хамгаалагчид руу буудаж эхэлнэ. Кира дотор удирдлагыг гартаа авч дроидын хязгаарлагч бугуувчийг авч чөлөөлөх бөгөөд үүний улмаас санамсаргүйгээр бусад бүх дроид боолуудын бослогыг дэгдээждэг. Хан харуулын дүрд хувирсан байтал хэн нэгэн тэдэн рүү довтлоно. Чүй Вогийн үндэстэн учраас шууд л тулалдаанд дайрч орно. Одоо хан тэр бүх хүнд асар том коксиумыг ганцаараа зөөх хэрэгтэй болно. Хэрв үүнд хэтэрхий их хугацаа алдвал тэд бүгд дэлбэрэх аюултай байлаа. Энэ миний алдаа. Тэрээр савнуудыг арай ядан хөдөлж буй тэрэгцэр дээр ачиж амжина. Хэсэг харуулууд түүн рүү халдах гэж байтал Чүй болон түүний шинэ найз гарч ирнэ. Тэд нөхцөл байдлыг хяналтаа авч гадагшаа гарна. Гадаа бослог аль хэдийн туйлдалтаа хүрсэн байв. Би удирдагчийг нь бүтээсэн. Вогийн нар коксиумыг мянганы шонхор хөлөг онгоц руу ачиж байх үед хан Ландо 2 тэднийг хамгаалж гална. Коксиумыг хөлгөд оруулмагц нөгөө Воги Чүйг хамт явахыг хүснэ. Боолуудын хинэн ч яагаад мянганы шонхор руу сууж цугтахыг оролдохгүй байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Тэдэнд яарсандаа хэн нэгнийг хөлгөөс хөөж гаргах цаг байхгүй байсан шүү дээ. Ачаа ажилтсан Воги хүртэл тэдэнтэй хамт явахыг оролдсонгүй. Ядаж л тэд эрх чөлөөтэй боллоо. Бусад хөлөг онгоцоор цугтаж чадах байх. Хаашаа явахаа мэдэж байгаа бололтой. Чүй бусад Воги нартай салах ёс гүйцэтгснээр тэд явхад бэлэн болно. Гэвч яг энэ үед дроид буудуулж Ландо түүнийг аврахаар сандрангүй. Дроид хэтэрхий хүнд байсан тул хан Чүй 2 туслахаар очдог. Тэд түүнийг хөлөг онгоцонд оруулсан ч дроид амьсгал хураана. Гэхдээ тэрээр олон дроид боолуудыг чөлөөлж эрх чөлөөгөө олж авснаа мэдэрсээр эцсийн амьсгалаа хураасан юм. Эрх чөлөө түүний хувьд хамгийн чухал зүйл байсан билээ. Энэ бол миний хийсэн зүйл. Ландо маш их гашуудаж сэтгэл санаа нь тогтворгүй болсон тул хөлгөө жолоодож чадахгүй хугарна. Тиймээс тэр ханд итгэл хүлээлгэж жолоог шилжүүлдэг. Тэдний хөөрөө замаар явж байтал эзэнт гүрний оддын устгагч аврах хөлөг замыг нь хаана. Эний бидний ойртохыг хүсэх зүйл биш бололтой. Тэд боолуудын бослогоос болж ирсэн юм шиг байна. Пайкууд эзэнт гүрнийх биш, атал яагаад эзэнт гүрний хөлөг онгоц ирчихснийг би мэдэхгүй юм. Энэ ямар учиртайг сайн ойлгосонгүй. Одоо тэдэнд 2 том асуудал тулгарлаа. Нэг нь оддын устгагч хөлөг, нөгөө нь халж дэлбэрэх гэж буй коксиум. Учир нь тэд дээрмийн ажилд хэтэрхий их цаг зарцуулсан. Тиймээс хан сансар огторгон хамгийн аюултай бүсээр дамжин товч замаар явахаар шийддэг. Маэлстром. Ингээд л үхэн тэр. Бүгд түүнийг галзуурсан тэнэг гэж бодно. Харин хан Ландогийн хөлгийн системд дроидын ухамсарыг суулгачвал бүх зүйл сайхан болно гэсэн санаа төрнө. Одоо Ландод бүгдээрээ өгөх үү, эсвэл дроидынхаа ухамсарыг насан туршид нь хөлөг онгоцны боол болгох уу гэдэг хэцүү сонголт тулгарна.
Энэ үнэхээр харамсалтай сонголт. Ялангуяа тэнд үлдсэн ихэнх боолуудад эзэнт гүрэн ирэхээс өмнө гаргаас зүхтах хангалттай хугацаа байхгүйг бодохоор тэд дахиад л баригдаж боолчлогдох болно. Тэгэхээр Дроидын хийсэн бүх зүйл дэмий байсан байх магадлалтай. Учир нь түүний бослого эзэнт гүрнийг дийш нь татсан бөгөөд Коксиумыг авахд маш их хугацаа алдсан шалтгаан нь тэр өөрөө учраас хүлгийн систем болох шийдлийг зөвшөөрөх нь түүнд шударга хэрэг биз. Яагаад? Учир нь чи миний органик эзэн. Ландо үнийг зөвшөөрч Дроидын ухамсарыг хөлөгт холбоно. Ингэснээр хан алдарт Гесилийн аяныг өртөө 12 парсекээр туулж чадсан түүхтэй. Тэд саваран гараг дээр ирж Коксиумыг боловсруулж тогтворжуулахыг хүлээнэ. Гэтэл энэ үеэр үүлэн хөлгүүд бүлгийнхэн гарч ирж Коксиумыг авахар занал хийлнэ. Ландо айсандаа тэднийг хаяад зөрөгтэйгээр цухтаж одох бөгөөд үлдсэн хан Бекет нар бид үүнийг шударгаар хуулж авсан зарим дайны гэмт хэрэгтнүүдэд зарна. Чи ч гэсэн бусдаас хулгайлж зардаг шүү дээ. Чи бол муу хүн гэж маргалдана. Дараа нь тэдний удирдагч дуулгаа тайлахад зэвхтэй улаан устэй залуухан охин байж таарна. Тэд бүгд цочирддаг. Яагаад? Энэ галактикт зөндөл аимшигтай эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Энэ охин юугаараа тийм онцгой гэдгийг би мэдэхгүй юм. Гэвч тэд ханыг мундаг нисгэгч гэж хэлэхэд нь чадварыг нь үзээгүй байж шууд тохуурхаж эхэлнэ. Магадгүй энэ нь түүний хэтэрхий залуу харагдаж байгаатай холбоотой байх. Хэр залуу вэ гэвэл бараг л 12 настай хүүхэд шиг харагдаж байна. Гэвч охин тэдэнд улаан үр бүлгмийнхэн үнэхээр бузар муу хүмүүс гэдгийг, тэднээс урахгүй бол өөрсдөө алуулна гэдгийг, мөн тэд саварны бүх тосгоны хүмүүсийн хэлийг тасгасан гэдгийг хэлж өгнө. Тэд юу гэж хэлээд байна гэж та бодож байна? Тэдэнд одоо хоёрхан сонголт үлдсэн. Үгүй, би танд туслахгүй гэж хэлээд алуулах, эсвэл Коксиумыг үүлэн хөлгүүд бүлэгт өгөөд өөхөх. Чи хэтэрхий гутранг байх юм. Хан Бекетийн тэнэг гэж бодсон 3 дахь сонголтыг гаргаж ирдэг. Бекет дүүнд дургуйцэж тэднийг орхин цухтахаар шийднэ. Гэхдээ явхаасаа өмнө тэр ханд цухтаж чадахгүйгээс хойш тулгарсан дээр гэж хэлж байсан билээ. Чимээгүй бай. Энэ удаад хан тэнэг төлөвлөгөө нь бүтэхгүй бол өөрийгөө алуулна гэдгийг мэдэж байв. Төлөвлөгөө нь юу байв гэвэл улаан үр бүлгмийн бос Дроидынд хуурамч Коксиум өгч хуураад жинхэнэ Коксиумыг үүлэн хөлгүүдэд үлдээх явдал байлаа. Тэд Дроидынтай уулзахад тэрээр тэднээс хуурамч Коксиумыг яаж жинхэнэ мэд харагдуулж чадсныг асууна. Тэд юу гэсэн үг вэ? Энэ чинь жинхэнэ байна. Та юу яриад байгаа юм бэ гэж мэлцэнэ. Гэтэл энэ үеэр Бекет гарч ирж Дроидины хүмүүс гадаа байгаа үүлэн хөлгүүд рүү довтлоно. Гэвч Дроидины нээсэн бүх савнууд хоосон байж таарна. Учир нь хан Дроидынд жинхэнэ Коксиумыг авчирч өгсөн бөгөөд үүлэн хөлгүүд гадаа Дроидины хүмүүсийг отож байсан юм. Бекет өөрийгөө хуурцснаа ойлгомогч шууд Дроидины хамгаалагчдыг буудаж алаад чуй дагуулна жинхэнэ Коксиумыг аваад цухтана. Энэ үед Дроидын хан хоёр дотор үхлийн тулаан хийн. Кира дундуур нь орж ханыг шалан дээр унгана. Дроидын ханыг алах гэж ойртож сайрах үед Кира гинэж түүнийг хутгалж Дроидын мухдаг. Бид үүнийг дахин хийх хэрэгтэй. Хөвгөлтэй байлаа. Кира ханд чуг аварч эндээс хурдан яв гэж хэлээд Дроидины бүх эд хөрөнгийг авч үлдэнэ. Ханыг гармагц тэрээр Дроидины дээд босс болох Дарт Мол руу залгадаг. Тийм үү? Та түүнийг үхсэн гэж бодож байсан уу? Тэр зөвхөн бэлхүүсээрээ тасруулж гүн нүх рүү шидэгдсэн төдий. Тэндээс хинч амьд гарч чадхааргүй тийм газар биш байсан юм. Тэр харагдаж байгаагаасаа хавгүй аимшигтай нэгэн. Кира энэ нөхцөл байдлыг зохицуулах хэрэгтэй болно. Дарт Мол түнд одоо чи шууд миний төлөөр ажиллана гэж хэлээд шинэ гэрлийн сэлмээ асааж хөлөг онгоцоо аваад Датамар гараг дээр ирэхийг тушаана. Сайхан байна, тийм үү? Надад таалагдж байна. Саварны тал дээр буцаж ирэхэд хан маш хурдан гүйсэн үү? Эсвэл өөр товч замыг мэддэг байсан уу? Ямар тач чуй Бекет хоёрын замыг таслан зогсоож амжсан байдаг. Бекет түүнийг буудах гэж зайл зохион лекц уншихыг оролдож байх хооронд хан уртж буудан Бекеттийг алдаг. Хан тэнгэр рүү хартал Кира түүнийг орхин хөлгөөр нисэж байгааг харна. Дараа нь үүлэн хөлгүүд Коксиумыг авна. Хан Дроидынтай тулалдаж байх хооронд тэд ядаж Бекеттийн авч явсан ачааг авч үлдэж болох байсан. Гэвч үгүй, тэд танаар бүх ажлыг хийлгэчихэд түүнийг яг л түүхийн ихэнд байсан шиг ганцхан жижиг лонхтой Коксиумтай үлдээдэг. Ингээд Ландо, Бекет, Кира, үүлэн хөлгүүд бүгд түүнээс урууж түүнийг энэ гараг дээр хаяж одлоо. Ханы хийсэн бүх хүнд хөдөлмөрийн хариуд түүнд үлдсэн цорын ганц зүйл бол чуй байв. Миний хувьд энийг хангалттай их зүйл. Тэд сүүлчийн үзрийн тоглоомд өөрсдийг нь залгиж гараг дээр хаяад зугтсан Ландогоос өшөө авахар шийддэг. Тэд Ландотой дахин уулзахад хан уурсан дүр эсгэж тэрвэрх үедээ түүний ханцуун дотор нуусан заллингийн хүзрийг нь хулгайлж амждаг.
Дараа нь Ландо мянганы шонхор хөлгөөрөө дахин мөр эцгэд энэ удаад тэр залилж чадахгүй хожигдно. Хэрв хан Ландог хөлгөө мөрийг тавихаас өмнө тэр хүзрийг нь шалгасан бол яах байсан бэ? Тэр азгүйдэх байсан байх. Гэвч тэр тгээггүй. Одоо хан мянганы шонхор хөлгийн жинхэнэ эзэн боллоо. Одоо тэр хоёр чүгийн хамт Бекетийн хэлж байсан жав хаттын даалгаврыг биелүүлэхээр татвын гараг руу хөлгийн жолоог зална. Тэгэхээр энэ бүхэн маш сайн болж өндөрлөө гэж би бодож байна. Хан Соло. За энэ кино таалагдсан байх гэж найдаж байна. Ойлгоогүй бол дахиад нэг үзчихэд гэмгүй шүү. Ингээд оддын дайны аялал цаашаа үргэлжлэх болно.